Сэлбэрт чанартай таарахад олон даван тууж хур чадвартайч Миша бичүүлж чадвараа ашигласан сүрэн даваа. Бёрн түнд энэ нь их манай ашигладаг тул боломжтой байхыг сануулсан ч тэр таасангүй. Гайх зүйлгүйгээр өдөлгүй ахин өнөж хөвчөд Бёрн түүнийг ааштай мөр шиг цахасан өргөн. Нойр мөрийн зурцхан дамарч хүчээс илэрхий хийж өг. Хэсэг хугацааны дараа тэд болгосны ойролцоо хоногдох ба Борнтын зэрсэг хүн амьдарч байгааг мэдгүй. Хідэн аялагчийн яриаг сонсож ирхв. Тэр Мишаг сэрэг царь тгсэн тул тэдэнд саад басгүй хан дээр гэж бодов. Гэвч тэдний нэгний дуу хоолой түүнийг засаасан бөгөөд тэд хаанигтай онтож буй өөрнөө зэрсэг хүний тухай толон хийн. Зүрхийг нь хулгайлах тухай нээждэг. Тэдний нэг нь иж бичиж шинхэн найрсаад дуртай гэж тоолоход түүний төвчээр алдавчаа. Энэ нь Борны дөрвөө хүргэж тэр ууртаагаар бусан барьж исэн чулуугаа эргэлзээгүй болсон цөхөв. Эрдэнэт бяцхан зэрсэг хүн холбогдсон тул тэр үнийг зүгээр өнгөрөөж чадахгүй байлаа. Борн өнгөрснөө санаанд дурсуулж түүний анхны бүхий зэрсэг хүмүүсийн зөвхөн 3-ны нэг л амьд үлдэж чаджээ. Түүний санааг бүр их зовоож исэн зүйл бол зөвхөн мангасууд тэр харцыг учруулаагүй явдаж байв. Тэр энэ бодлоо засарч сэжигтэй аялагчдыг унтахаар хөвтгийг харан цаашид яхаа бодож хөвшөв. Тэр тэднийг газар дээр нь устгах нь хамгийн хурдан бөгөөд аюулгүй сонголтод нухацтай бодож үзв. Гэвч оронд нь тэр Мишаг сэрэн хуцалхайг тушаа хар шийдэв. Аялагчдын нэг нь мананд гарч бүст нь унтаж байлаа. Гэвч яг тэр үед Борн гүнзгий амьсгаа авч бүгдийг сэрэхээр тэнгэр өөд чанга хашгирав. Миша эрт дөргөөцөж яагаад гинт хашгираад байгааг асуухад Борн зүгээр тэмээр санагдлаа гэж хариулав. Тэр хоёр бусдыг байгааг хараад гайхсан мэт лагерчлоо 50 төртөл дүүгэртэй залуу тэднийг ойртохгүй байхыг хордон санаалав. Тэр Зүйс гიშчэд зэрсэг хүнийг сэрэхийг тушаав. Нойрмог зэрсэг хүн гайхан эргэн тойрны харж мангас юм уу гэж асуув. Энэ бол зүгээр өөр аялагчид гэдгийг мэдмэгцээ тэр болсон. Яагаад үүний төлөө сэрээснийг асуув. Тархан аялагч заримдаа аялагчид мангас шиг аюултай байж болдгийг сануулсан ч зэрсэг хүн толгойс хэсрэн. Тэдний уртагаа хүн бас өөрийнх нь төрөлд бич хэлсэн нь тархан залууг бүрэн гайхшруулв. Тэр хоёр зэрсэг хүн дараа нь жинхэнэ ах дүүсийн барьцлах тавтан бочингаа чангалан тэрвэлдэв. Борн өөрийгөө тор гишүүний хүү Бьон хэмээх хоромж нэрээр танилцуулж бүлгийн бусад гişүүд харж байгаа зүйлээр хой хичээн ипхиж ятан харав. Зэрсэг хүн Карен Бьон бол мөө хүн биш гэж зүтгэн бүдэд зэсгэ бол хайг тушаа. Бүлэг залуус түүнтэй Бьон гэж иргэлцэн харьцсан ч тэрээр тутны найзууд биш тул бүтэн нэрийг нь ашиглах хэвээр хэмээн шууд давтав. Аялагчдын нэг нь уурсан ямар санагдсан ч санааны нэм цэглэж гархан. Бьон болон түүний найз явж тэдийг амрааж бүгдэд дээр хөтцөвлөв. Бьонгийн санаж баяртай байгаа мэт царайлан өөрсдөө ч бас амрах газар хайж байгаагаа хэлж хоногсон хамтагч болохыг санаж болгосон нь бүгдийг төрөвдүүлв. Нөгөө хоёр нь бүрэн мэрэгч жахад Борн үнийг Памзагийн зөвхөн ихний хоол гэж бодож байлаа. Дүүгэртэй залуу Бьонд тархиа шалгуулахыг хэлв. Учир нь хүмүүс зөвхөн нэгдүгээр давхар хүртэл хоногсон хамтагч хайдаг аж. Борн толгоогоо гэржийлэх нь энэ нь тэдний саналыг цэцэж байна гэсэн үг үү? Химэн гэмгүй асуув. Залуу асуудал эцэст нь шавтарлаа гэж бодон тайвширсан ч яг тэр үед Бьон тэдний тархинд ямар нэг зүйл буруу байна гэж хашгирав. Тэр тэд ердөө дөрвөлээ тол дахин хоёр хүн байвал цагстай ижээр бүгдээрээ 9 уртанд чадна гэж тайлбарлав. Карины тархинд энэ бүрхний айр тоо шиг санагдаж тэр дараа үнийг гайхалтай ухаалаг шийдэл гэж зарлав. Энэ хооронд дүүгэртэй залуу ухаан алдах гэж байгаа мэт харагдана. Залуу болохоор ураг шалгаж Борнд зайлахыг хэлсэн ч харцсан Миша дээр тасгад өгн гацж архив. Тэр охиныг толгоноос нь хүч хүртэл нь харан уруулаа зууж түүнийг юу гэж бодож байгааг асуув. Миша наашаахаа эргэлдэн сайн мэдэхгүй байна гэж хэлв. Гэхдээ тэдний бүлэгт зэрлэг хүн байгааг бодоход тэг тэнцмэн хүмүүс биш байж магадгүй. Тэр санаа алдан энэ мангар зэрлэг хүн зэсгээ атсан тул манаа загсан гэж түнд үнэхээр итгэж чадахгүй гэв. Дүүгэртэй залуу шахаж байгаа мэт царайлж Борн ямар нэг мангас хэрэгслийг нь аваад цогцсон гэж хортон цохин ярихад аялагчид эргэлзээгүй итгэв. Борн тэдэнд хортон шийдэхийг хичгээд тэд сэжигтэй харц харилцсны эцэст тэр хоёрыг хамт хонохоор зөвшөөрсөн ч ярианы өнөө нь ямар нэг муу зүйлийг зүүнж байлаа. Сүүлд нь аялагчид Борн ба Миша хоёр сүүлчийн ээлжийг авна гэж хэлнэ. Амар хайр тушаав. Тэр хоёр хамт унтж байгаа мэд царайлах бөгөөд Миша улаас нь нүртэйгээр заавал ингэх ёстой мүү гэж шимнэхэд манай хүү хэрүү ингээс сүлд нь хүслийг нь биелүүлнэ гэж амлав. Аялагчид муухай инээн сүлээд тодруулсан тэдний нөөцлөө синд хүч хвшлэхэд Борн тэдний хөдөлгөөнийг мэдэрч биеэ чангасав. Карен унсаар байгаа тул тэр нөхцөл байдлыг үнэлэхээр үлдэв. Тэр тэд гурвуулан нэгэн сэрэг тусдах гэж байгааг хурдан ойлгов. Анхны дайрагч цохоор зөхиж байх яг тэр агшин Борн гинт санаа нь хурамцаар өвшөв. Тэр нүдээ нэн тэдэнд мэджилж бас өсөж байна уу гэж асуухад аялагчид дараа хоромчаар инээмсэгийн түнд борцтой өхрийн мах санаж болгож харж ирэв. Энэ хооронд дүүгэртэй залуу манай хүүхд тэнэг гэж дуудан хүнд цохилт хийхээр бэлтгэх нь шууд толгой дээр нь болгов. Гэвч юу ч болоогүй тэр амьдралын хамгийн том шокыг авч Борн түүнээс гарч нь мултарчлаа юу гэж хүүднээр асуув. Залуу хүлэрч ихсэн алтай байсан гэж зүтгэсэн ч Борн тайлбар хүлээжгүй шаан. Өдрөө залуугийн нөөцлөг шууд болох. Хоёр дахь залуу бүрэн айдас давтан харах ба Борн өссөн байсан болохоор өөрийнх нь гарч гисэн малтарчлаа гэж тайван хэлв. Карин эцэст нь сэрж юу болоод байгааг асуухад сандарсан аялагч Лүсийг бодохыг шаардан хаширв. Карин сүхнийхээ тусглаас самыг олж харан гараараа хааж андсныхаа дараа тархан аялагч руу хөсгийн ачиж түүний хүзүүгээр нь өргөв. Тэр орилж
Юу болоод байгаа шаардсан асуув. Тархан аялагч амнаас авар хараггүйсэн ч өөртөө зэрлэг хүнээс хариу авсангүй. Энэ хооронд сүрчин үрцэндайсэн Мишагийн сэлэмний мохот алаарч хөгдөн ухаан алтан өнөө. Тэр анхандаа энэ бүгдүүд итгэжгүй байснаа хүжээн зөвшөөрсөн ч одоо Борны эдгээр залуус бүгд хог новш басан дэрэмжит гэдг нь бүрэн зөв байсныг харсан. Хэдэн хором өнгөрсний дараа тархан харах тэмдэглэлийн дэвтрээ эргүүлэн зэрлэг хүмүүсийг хот бишиг бас тож ясан өнгөрсөн яриануудаа уншиж хэвшв. Тэр дорт төцөж буруутхан хэлэх гэж байтал гацж ярих. Гэвч Борн түүнээс яагаад чачаад байгааг нь таринаар асуув. Хүзээшгүйгээр манай Баатар түүний гарыг чанга татахад ясн шажигнан тархан арчаагүй. Ир бууж хүртэл харахмад орлон сандарсаа. Тэрээр нэр хүндээс илүү амьд үзбэхин чухал гэж шийджээ. Нөлөнсөө асгаруулсан тэр дараагийн мөрийг уншихаас өөр аргагүй төрсөн бөгөөд тэнт барууруудыг мангасаас ч далаандор тэнэг гэж бичсэн байв. Карин үүнд итгэж чадахгүй мэдсэн харан хин юм үг хийснийг асуухад Виктор бож таарсан ч Борнот хөдөлгөө харахыг үргэлж төлсөн унш гэв. Удалгүй яриа гадаад төрхлөө шигжиж Мишагийн нэр тэнэг боловч сэтгэл татам хэмээн дуртагдав. Тэмдэглэл дээр варвартай унтж байгаа хүүхэнтэй холбоотой төсөлтөд ирэлцэжсэн тухай бичсэн тос Мишагийн нөр улааж тэмдэглэлийн дэвтрийг шүүрэн авч төрүүлсэн уншлаа. Алхтай залуу ингэж хэлснийг мэдмэгц түүний нүдэнд дасарч харц тадарч энэ залууг өөртөө үлдээх шийдэв. Тархан хавч чичирсээр тэдний үйл ажиллагааны төлөвлөгөөг өгсөн өөр нэг хэсгийг уншиж эхэллээ. Тэрээр Кареныг замаасаа зайлуулах хостой байсан бөгөөд залуу варвар юу хийхээ мэдэхгүй гайхаж Борн руу иргэжсэн харцаар харав. Юу ч учраа олоогүй хад Карен далайцтай зөхөж сур харваачийн толгойг тас цагсан бол Миша ахлагчийн яман газрыг нь бичлэн газар дээр нь тосхов. Сүүлчийн залуу амиа гонгоо чивсэн бөгөөд Борн түүнийг одоо сайн дэрэмжин болох хэмээн хоромж ос сортхооны шашгалт авлаа. Тэр залуу Борны хэлсэн үг бүрийг зөвшөөрсөн ч манай залуу зөвхөн гэсэн дэрэмжин сайн дэрэмжин гэж бодсон түүний толгойг шигний таашин мултмултлоо. Карен эдгэх им хот Борн сар үлдээхийн тулд санаатаагаар нарийн загин жоохог анзаарсан бөгөөд энэ нь варвар хүнд жинхэнэ нэр хүндийн тэндэг юм. Тэрээр хөт хүссэн зүйлээ дээрэмд гэж хэлсэн ч Карен өнд хүрэх хэрэггүй гэж хэлэн ирэлцв. Эцэст нь тэр тулааны сүв сонгон асан бөгөөд манай Баатар хоёр зэвсэн зэрэг эзэн шихарга байхыг нь дүүгүйгээр зөвшөөрөв. Тэрнийг илүү их зүйл авахыг хот тэр дахин даруузаг нь хойлж үлдсэнийг нь зараад дуусгаж болох юм байна гэдгийг ойлгов. Энэ нь Борныг инээн сэсгэхэд хүргэж хүү нэгдүгээр давхар хүртэл өөрөө эсэс харгацсан хүргэж өгөхөөр санал болгоо. Сүүлд нь болоор агууд иргэн ирэхэд Карен түнтэй ярьж хэлсэн ч Борн тасарч өөрийгөө дахин танилцуулснаар залуу баруур багваашхантай ярьж байгаагаа ойлгоход хөрөндөө дэлбэрхтөх. Карен өмнөх саналыг шууд зөвшөөрч олзоо зараад аятайхан тоног төхөөрөмж авна гэв. Борн улам хүчтэй болох талаар эцэг хүний зөвлөгөө өгч хүүгийн иш хүчийг бадраа. Одоогоор варваруудыг ашиглаагүй боломж ихтэй байсан ч хамгийн сул дорой уралдаан эдэж тижээж гэж харсаар байна. Мэрэгсэн варварууд олноор гарч ирвэл энэ эргүүлэг аажмаар өөрчлөгдөж гэд урт хугацаанд амьд үлдэх хөнгөлтэй хүчтэй болно гэсэн бодол Борны толгойд орж ирв. Хүчтэй хатуус байх нь их бөөний зам багасч өөрийнх нь нэр хүнд өснө гэж тэр үзв. Эцсийн эцэст шиднүүд зөвхөн шидэд самхгийн ачаарч нэр хүндтэй болсон юм. Үгүй бол тэдний ихэнх нь хит биедээ ирсэн уйс хаа хүүхдүүдээс өөр юу ч биш байх байсан. Манай залуу эцэг хүний горомж шилжиж тоног төхөөрөмжөөс эхлээд хандлага хүртэл бүх зөвлөгөөгөө хуваалцав. Тэгтэл гинтэд ямар амар мангас бүтээсний хараад зогсоход хүрв. Карен хүйтэн өнгөөр ярьж дараагийн хүн хамтрагчид нь ямар нэг зүйл хийвэл толгойг нь хувцас шиг бидлэх болно гэж мэдэгдэв. Тэрээр өөр шин залуу варвартай таруул ижил хичээж заана гэж нэмж хэлэхэд Борн дуугүй төхөж энэ залуугийн замыг хөндлөн гарсан хинт шууд буцрах болно гэдгийг ойлгов. 2 өдрийн дараа тэд өхсдийн газар буцаж ирсэн бөгөөд Борн энэ удаад Өвхийн Баатар гарч ирэх үү гэж бодож эхлэв. Миша тасаад өдөр дуудлага хийгдэх газар том сайн ба хөшөө гарч ирдэг гэсэн онол байдаг хэдий ч үнэн эсхийг мэдгүй гэж түүнийг тайвшруулахыг хичээв. Тэрээр ном бүр үнэн байдаггүй гэж хэлээд номын цагаан хорхоо шиг аашлахаа болж түүнтэй илүү олон цагийг өнгөрөөхийг санал болгов. Борн шууд яагаад заавал чи гэж асуухад Мишагийн нүр тэхэн улайв. Яг тэр үед нэгэн төржин сөрөг ор мэдрэгдэж тэдний нуруугаар хүйт оргив. Борн нуруулаа 100 эдгэх чадвараа чихаа байсныг баталж царайнд нүргэн инээнсгэж татварлаа. Учир нь энэ зөвхөн нэг зүйлийг илтгэх юм. Өвхийн Баатар энд байна. Идэвхжүүлсэн хорсол ур чадвар нь бос гарч ирэнгүүтээ товшдож эхэлснийг батллаа. Өөрхийн нэгэн хүлээж байгаа дайрсан байж таарах бөгөөд энэ нь бусад тоглогчид аль хэдийн товшдож байгаа гэж хэлв. Борн энэ нь уралдаан байсан ч өрсөлдөөнийг шийдэх аргууд үргэлж яадаг гэж үзв. Миша баг зэрэг сандарч юу хийхрээ төлөвлөж байгааг нь асуухан зэрэгцээ тэд хамаг хуртаараагүй ч хэвшв. Тэд хөрөлцөн ирээд Өвхийн Баатартай товшдож буй хэсэг бүхийг харав. Борн нэрэлцэлгүйгээр дайран орж Баатарлаг аврагчийн дүрд тоглож эцсийн цагтыг бусад айлгчид гайхан хоцорч багийнхан нэлэв дэлбэрэхэд бизнес харагдах бөгөөд Борн тэдэнд туслан хэрэгтэй байсан гэж ятгаж эхлэв. Залуусын нэг нь түүнийг гинт таньж бага барскан байна гэж шүүгэв. Борн түүнийг өртөнд давхрын босын болтоос аварч байсан аялагч болохыг саналаа. Бага балкон хизээч авахсан сурцогч шиг бусдын мангасыг хулгайлахгүй. Тож энэ нь андуурч байсан гэж бодно. Тэд алгуур тайвширв. Энэ бүхэн хичнээн цэвэрхэн шийдэгдсэн Борн болон Миша хоёр хоёулаа гайхав. Хоёр баг нэрээ хилцэж эхлэхэд
Манайбаатар өөр залуугийн нэрийг Ханс гэж сонсоод гар барих үедээ гацжирхв. Манайбаатар шууд гараа буцаан татаж Ханс руу одоо хонцоос гэж ашигсан нь тэр мөзүүлийг ирэх гайхширт орууллаа. Ямар ч сануулгүйгээр тэрээр гинт яралтай ажилтаа гэж мэдэгдээд Мишагийн гараас хүчлэн зогтож бүгдийг гайхширтулдээ. Миша түүнийг юу хийгээд байгааг мэдхийг шаардахад манай залуу тайвширхай хичээн сүртэнд бүх зүйлийг тайлбарсан гэж амсав. Энэ хооронд Кари хот руу буцаж ирээд солиотой хүн шиг чангаар нээж эргэн тойрны бүх хүмүүсийг гайхшруулв. Бусад варварууд түүнийг хараад энийг холцыг ханаас хаснаа мэдхийг шаардав. Тэрээр хаштайгаар тэднийг цуглахыг хийж Бёрн багшаас сурсан агуу шин сургаалаа тайлбарлаж варваруудыг амигт Мангас биш гэж уурсав. Карим Бёрнийг дээрэмчдийн ам бишиг өрчлөө харж амиг нь орсон жинхэнэ ухаантан гэж тангарагсан. Манай залуугийн нэр хүндийг шууд өсгөв. Тэрээр багшийн сургаалыг дагсны ачаар энэ бүх эрдэнэс ирсэн гэж мэдэгдээд осны цүнхээ бахалтайгаар дээш өргөв. Дараа нь тэр араас нь хин нэгэн варварын зөрхөс ганц хэрэгтэй хэсэг гэж шимхий сансаад уурж багшийн хатуу ухаан бодлыг шин залуу варваруудад дамжуулахаар тангаравшив. Тэрээр ихний шатны хичээлээ эхлүүлж варварууд ариун даймт өөрсдөө зоригчулав. Карины нүч нь варварын төрлийн жинхэнэ агуу байдал руу чиглэсэн анхны том болохом юм гэж мэдэгдэв. Энэ хооронд манай хоёр төсөөл хөвгөөс болоод төрч өөр багийг дагаж лабиринтын 3 дугаар давхартах мөрөгчний харц дээр ирв. Бёрны Хансын галзуу онолыг сонсоод Миша лабиринтыг шууд орхих шаардсан ч онош батлагдаагүй байгаа тул тэр үнийг зөксөв. Нэмж дуртахад хэрэв Хансын хараал үнэхээр байдаг бол тэд хоёулаа сүрэх бөгөөд энэ нь Мишагийн сүрийг чичрүүлв. Манай залуу ганцаараа санаа зовхон оронд хоёулаа санаа зовж байгаа тавгүй дээр байна гэж ичүүргүйгээр хүлээн төвшөрсөн түүнийг урсоолов. Тэрээр түүнийг хэтэрхийн найдвартай учраас яаж чадахгүй гэж хийж аравсхай хичээсэн түүний нүрийг лоо шигүүлэл хов. Дараа нь тэр тогс юм а гэж тайвнаар хэлээд хар намагд үгүй жарав. Тиймээс Миша түүнийг бүх замын туршиггүй шиг тэрвүүлж шийтгэв. Энэ нь тийм ч хүн шийтгэж биш байлаа. Тэдний тэнэг янагшиг сонссон нэг аяжигч түүнд удахгүй дуршна гэж тавлам хийхэд өөр нэг нь хүн унтах гэж дуугүй бай гэж уурсав. Тэд хоёулаа энэ дуг модны хажуу Хикорот гэдгийг шууд танив. Удахгүй баг эцэст нь нэрийн нэгдэв. Хикорот цаг ажилтгүй Бёрнаас ажлын талаар асуув. Залуу маань нэгдүгээр давхартай ахгаас үүнэр дуусгацсан гэж том жиргүү хийсэн. Бёрн хариу асуулт тавьж Хикорот яагаад төрүүлсэн шигээ 2 дугаар давхарт байхгүй байгааг асуухад давчаа би залуу ажил нь хордон дуусан тул дараагийн даалгавар дээрээ ажиллаж байгаа гэв. Багийн хан хамтран мэлхий араатны нүд цөвлөл хатаа сорыг ертөө 3 хоногт биелүүлв. Ажиллаа сайн дуусгасны дараа Дуашки Мишагазын сахиус химээ хорвоо холовч Хикор жинхэнэ зачирдаг хүн бол Бёрн химэн түүнийг шууд амны хаалтхийн. Байдал хачин болохоос өмнө Бёрн 3 дугаар давхарт үлдсэн цагаа дэмий өнгөрөөх нь гарч тож дараагийн давхар руу шилжихийг санал болгов. Дахин 3 өдөр асар урт замаар алхсны эцэст Портос хаагтахад 3 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн байхад баг шаламсын ойроо хурж ирв. Бёрн тэднийг хугацаанд нь авч дараа мөлдөрийг тавчин мартна. Нэгт секунд ажилтгүй тэр портал руу яран очих бөгөөд Татовс гიშгэх яг тэр мөчид ард нь танил дуу хоолой түүний нэрийг дуудахыг гин сансна. Одоо 4-дүгээр давхарт гарсан ч ирвэнийхтэй төстэй сонсогдсон тэр дуу хоолой түүний толгооноос гарахгүй байв. Гэвч 3-дугаар давхарт түүний зан арын шин шиг асар тамтооч тэр эмэгтэй үнэхээр тэнд байх магадгүй сайд нэг мэд санагдана. Шин тулааны давлгаа ирэнгүүд аялагчд руу дайрах үед залуу маань шууд тулаанд орж багийн сангар барьж цааны дүнд тэднийг арчин хайн. Хараатны сүрэг өнөх мөчид туршил дуусныг мэдэгдэх самбаргаач өрөөний дотор 4 өр өнгийн портал нэгдэнэ. Дуашки цаг баг байгааг мөн дод түвшний олз муу байдгийг санаалан хурдан сонгох хэрэгтэй санаална. Хурдан зөвлөлдсөний эцэст тэд ихлээд мэрэгэн ухааны халаыг сонгов. Рот межер замаа түчээлэн баг портал руу алхан орно. Гэвч манай Баатар аимшигт гигэнт Мангасын эсрэг дөнгөж тэсэн зөксөж байгаагаа мэдрээд энэ шийдвэртэй одлогыг харамсахад хүрв. Энэ хооронд Рот межер Хикорот Дуашкийн нарын сүнс нь ажихидийн бинээсээ зайччихсан мэт харагдана. Бид яг яаж энд хүрснийг үзэхийн тулд багийнхан 4-дүгээр давхартах цамхгийн хамгийн доод давхарт мэрэгэн ухааны халахаар орсон хэдэн цагийн өмнөх үеэрээ хураацгаая. Үүний дараа тэд давхар бүрийг уруудын ясаар эцэст нь 12 дугаар давхарт хүрэхэд тэнд байх чочиргүй 5 дугаар зэрэглэлийн зэвүүн тойл тэд лүгинт дайрав. Араатныг харсан Миша эсрэг сандарна. Цамхагт өмнө нь 5 дугаар зэрэглэлийн мангасууд дахид хэдэн удаа толгорч байсан болохоор залуу маань тийм ч их шоконд орсонгүй. Гэхдээ тэр нь зөвхөн зөө буюу түүнээс дээш давхарч тохиолддог бай. Бос зэрэглэлийн Мангасгийнт хараад эрхийг хараад Бёрн гарыг нь барьсан муухай царайд Хансыг хараач гарна. Цаг ажилтгүй тэр багийн хандаа бэлэн байхыг оршин сануулж догшин тесэрч чадвараа ашигласан Троссын анхаар шиг татаж шууд тулаанд орно. Мангасын ихний цохилт маш хүчтэй байсан тул Бамбайг нь гарнаас нь болцлох төхөв. Түүнийг зүдэрч байгааг харсан Хикор дараагийн цохилтыг хаахыг хичээнэ. Гэвч Няцаалтын дархлаатай ур чадвартай байсан ч давчаа бид залуугийн Бамбай бичин шиг бөө төсөрөхөд тэрээр хамаг хөвшөө хортон алдав. Түүний ур чадвар Бамбайг засах хооронд Бёрн мөнгөнд нухастай давчаа бидлөө орхино. Түүн лөө үргэлж даацтай сайн Бамбай гэж хийжсэний учир нь энэ байв. Тэр Трослыг хүчтэй зөксөн ч Мангас юу ч мэдрээгүй юм шиг буцаад давчна. Яг энэ үед Дуашки шидэлт нэмэгчлэр тэнэгсэн мөрийг
Кахай нүрэлүү шидэх боловч Кахай түүний жижиг мөсийг өөртөө итгэх. Гэхдээ хамт буцхна. Миша түүнийг ухаан суу гэх боловч шариус шиддэг үнийг арах ямар ч боломжгүй хэмээн өөрсөж гарна. Яс задрам өөр нэг хүчтэй зохиолыг тэсэн гаж манай залуу шариусд дэмий зүвжээ зогсоож товдож өвсхийг шаардлагын хажуугаар энэ байдлаас гарахыг цөхрөнгөө бараа хань. Өмнөх удаад 5 дугаар зэрэглэлийн цус сарвч лордын эсрэг азар ясан түнд Өгтөж басан сууж тас босох нартай холбоотой шид ашигладаг асар хүчтэй шидтэй хамт байсантай холбоотой байв. Мөн нэр зохиолтын үйлчлэгээтэй бурхны нулимс хэмээх зүйлийг ашигласнаа дурсах шаардлагагүй. Тэгсэн ч гэсэн түүний хажууд байсан өвдөж түхээгүй байсан юм. Харин одоо тошч бай муухай амтны солиотой нөхөө сэргээш болон чулуу шиг хатуу арсныхаа ачаар өвдөггүй хаан байв. Энэ амтантай тос хад шаардлагатай хөзөлтөд дөнгөж хурж байгаа. Ганц хүн нь өөрөө гэдгийг мэдчихсэн тус тэр тулаан урт өргөж тос бүгдийн дисгийг сануулна. 15 цаг өнгөрч багийнхан биений стратегиар доскийг хараал ашиглаж өөрөө болон Хикарад 2 бомбайлан хамгаалж Мишад болон Жастх бүрт зөхөж төгөх боломжийг олгож байв. Гэвч Траш Дуашки руу үргэлж санирхан давчлах тус тэдний төлөвлөгөө сайн хэрэгжихгүй байсан ба Дуашкиг эцсийн секундэд рот межэр аварна. Амт цэврэн тисэж байгаа залуу маань шариус шиднээс хэрэг манай үлдсэнийг асуухад тэрээр магадгүй 2-3 минут л үлдсэн гэж хариулна. Бьерн түүнд хараал ашиглахаа болж гэх боловч Дуашки хамгийн ихдээ 7 минут л тисцадна. Трашийн яс маш зузаан тал Миша дөрөвтэй хөрс очроо чадахгүй мохортно. Өөр сонголтгүй болсноо ойлгосон залуу маань би төлөвлөгөөндөө шижиж Хикардад хамгаалалтыг авах гэж сануулна. Трашийг тойронгүйж тэрээр хүн төлөвлөгний бүтээсэн хамгийн шилдэг бод цаг хэсэг хатайны зүү дээр хохирч очруулна. Гэвч энэ нь Трашийн талааны улаашийг хөдөлгөж муухай басыг улам хүчтэй өвдөж мэдэрдэггүй болох гэсэн хэдий ч энэ нь манай айдасгүй варвар залууг ойлгосонгүй. Баруун гарыг нь Миша ирж тастан хай хэмжээний болч чихрээр дүрсэн тоглоомшиг өргөжлүүлэн захин. Гартан газарт унсны дараа Траш асар хурдан нөхөн сэргээж ташигсан өөр нэг гар хэлбэрхэн ургуулж манай залуу хүтэж гайхшруулна. Гэвч бүх зүйл түүний төлөвлөгөөний дагуу явагдаж байв. Мангас бүхэж бүтэн 2 минутын турш нөхөн сэргээх хур чадвараа ашиглаж чадахгүй мэдээд тэрээр нухацтай болж 2 минут өнгөрөхөөс өмнө тарих эсвэл зүрхийг нь бод цөхөх сүүчийн боломж болгонгийнанд болох чадвараа идэвхжүүлнэ. Муухай ногоо амтныг боож байхдаа Бьерн Миша руу орж навшин дэдийг нь ухаж цусыг нь тийш нь цацхыг шаардна. Зөрөвтэйгээр тэр хамаг хүчээрээ давталж нүдний аярыг нь сүүчийн хүчээрээ ухаж хаях бөгөөд манай залуу Трашыг арай чамай тогтоон барина. Миша мангасын нүрэн дээр авирч хямдхан хотонд нь Трашийн гавлын яс дээр гихрхий хатуудаж цаашид чадхаа болж хүртэл завсал түүсэлж хадраад тэр Дуашки 2 айж үргэсэн харагдана. Тэгсэн ч гэсэн тэр тархинд нь хүрх хүртэл өрөөжлүүлсэн цагчийг түн сануулна. Гэвч гинт Траш дурсаж шууд Дуашкиро ухсгийгүү. Залуус хорсон мөртлөө өөрлөө дайрч байгаад гайхаж шоконд орно. Рот межэр эцсийн секундэд арай чамаа өнгөрч зайлж чадах бөгөөд Баатрман Трашлууд шидний манайг ямар нэг байдлаар мэдэрч чаддсан болов гэж ирэлцэн. Ямар ч байсан Мангас Дуашкиг хөсөж байв. Тэгээд Хикарад үнийг зөксөхөөр хоригдох боловч ганцхан цогтод. Зарим дотор эргэтэн нь бод цогтдох бөгөөд буюу найш хэдийн манайгүй болсон. Тэр зөрөгтэй залуу хамгаалчдын ур чадваргүйгээр үнэхээр ингэж чаддгүй гэж хайхна. Миша Бьерний нуруунд дээр өсрөн гарч дараагийн алхам юу болохыг асуухад тэрээр зүгээр л энэ амтныг дуусгах гэж хэлнэ. Тэгээд тэр Трашийн хараал тайлгдсны систем мэдвч төгсөлт үргэлжлүүлэн заазарч гарна. Мангас Дуашки дээрт хүйд тэрээр нүдний аяхруу галзуурсан элбэг шиг чадхаараа мөсөн сүрж чадвараа дараалан ашиглана. Гэвч Бьерний гигант болох чадвар дуусаж хоёр газарт хүчтэй унана. Гэхдээ энэ нь хангалттай байж сахар Траш эцэст нь түүний урд унаж ертөө 5 төршийн оноо болон ганц шидэд болор үлдэхийг тэр харж загсана. Сайныг туусан өвдөлт болон сэтгэлийн шархтай харьцуулахад ямар ч исэн сэсвэл үн цэнтэй олж зайсангүй. Түүнийг арай чамай босч байхад Мишар Межэр болон Дуашки руу яран очино. Энэ нь энэ хар дарсан зүүд ямар мушгирчсныг болон түүний гаргасан шийдвэр эцэст нь Дуашкиг насан эцэслэх хүрэх өвшлийн бэрхшээлтэй ургамал шиг болгосныг тэрээр үнэхээр ойлгосон биз байв. Давжаа би залуу зам дээр дарагдсан амтэн шиг газар төврөлдөж хэвдэх хооронд Мишар Межэрийг сэрхийх хичээн. Тагнуурч залуу ердөө бицэрсэн гарын хав өвгөлтөө суулаад ухаан олцсон байсан тул тэр Мишад бодит хөрлөмсөн Дуашки руу анхаарсаа хөдлөхийг сануулна. Тэр шидний сувцсан бие хөвтөж байгааг харж нулимс цэцлүүлэн биенээс яхаасахад тэрээр түнд холдохыг хэлнэ. Бьерн үүний хүлээн зөвшөөрөхийг үзэн ядаач одоо байгаа юм нь мөч таслахад шархны жин тарж байгаа мэт санагдана. Мөн Дуашки амархан бицэрдэг зүйлийн амьд тодорхойлолт мэт харагдана. Мачин бацгүй ганц ч бачингүй хүн шидэд давталгаач нуруу нэвхтэж дотор эрхтнэн цэвдэгт нэцраад унсныг хараад Бьерн хараад идсэн мөсөн агууд хамгийн сайн нэвшигсрээ гарцсандаа шүд зүүн. Яг энэ үед шилдэг залуу инээн сүшин ноцоор хатгаж байсан дээд төвшний ижигсрээ харахад ирээд Дуашкид хэрэглэхийг Бьернаас өгсөн. Ижигсэр уусны дараа шид түүгийн би хамаагүй дэртэж Миша бүгдээрээ амьд гарснаа хараад баярын цээж нүжин сасгаруулна. Гэсэн хэдий ч бидний баатар баярлахыг хүсэхгүй бөгөөд тэдний амьд гарсан түүний уур чадвар
Хасаг тактик их биш юмсанд дотроос сэтгэл дундуур үлдэнэ. Энэ бүхэн power-ыг цэвэрած зайлаа. Бузар их аз таарснаа ойлгосон тэрээр энэ тамийн дэсвий бол тоглоом биш. Ийм аз дахин тохиохгүй хатуу ухаарна. Үйл явдал улам өрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашаагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүлээрэй.